Онцгой байдлын ерөнхий газраас бэлтгэн хүргэдэг онцгой байдлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Бид энэ удаагийн дугаартаа шинэ жилийн баяр болохтой холбогдуулан иргэдийн гар дээрээс зөвшөөрлгүй байдлаар худлаалагддаг пиротехникийн хэрэгсэл тавигдж байгаа хяналт шалгалтын болоод галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Хуучин оноо үдэн шинэ оноо өгтөж буй энэ өдрүүдэд аж ахуй нэгж байгууллага бүр шинэ жилийн баяр хүлээн авалт арга хэмжээг өргөнөөр зохион байгуулж байна. Харин иргэд болон аж ахуй нэгж байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэх хүлээн авалт зохион байгуулахдаа солиуд бенгалын гал хэрэглэх чанарын шаардлага хангахгүй пиротехникийн хэрэгсэл хэрэглэснээс иргэд өмч хөрөнгө болон өөрсдийн бие эрхтэй гэмтэх тохиолдол гардаг юм а. Сүүлийн үед иргэд маань пиротехникийн хэрэгслийг зөвшөөрлгүй газраас худалдаж авах, өөрснөө дуурмуудын хэрэглэх зэргээс үүдэж бие эрхтнээ гэмтэх тохиолдлууд гардаг. Тодруулах юм бол 2011-ээс 12 онд 11 иргэн пиротехникийн хэрэгсэлд гэмтэж бэртэж бие эрхтнээ гэмтэж исэн тохиолдол гарсан байна. Тэм учраас онцгой байдлын байгууллагаас Жилбүр аймаг нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх хүлээн авалт зохион байгууллага аж ахуй нэгж иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, үзэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулалтанд тавих хяналт шалгалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулан ажилладаг юм а. За ер нь нийслэлийн онцгой байдлын газраас жил болгон шинэ жилийн баяр тэмдэглэж байгууллага аж ахуй нэгжид буюу пиротехник салютын ашиглалт талаас нь бол галын аюулгуудыг шалгах давтамжтай удирдамжтай шалгалт явагдаж байгаа. Яагаад баталгаагүй пиротехник хэрэгсэл байг гэдэг нь жишээ нь хэлээ л да. Энэ бол хятадаар бичсэн гар үүсэнд тодорхойгүй импортоор оруулж ирсэн компани энэ дэр байхгүй. Тэгээд ашиглалтын заавар Монгол дээр байх хэрэгтэй шүү дээ. Ийм ашиглалтын заавар байхгүй. Тэгээд ийм ямар хэмжээтэй ямар зайнаас яаж буудуулах вэ? Хэмжлэн аюулгүй байдлын зааварчлал тодорхой бус юм пиротехникийн хэрэгсэл байх. За хоёрдугаарт нь энэ бенгалын гал гэж байна. Энэ бенгалын гал бас бага насны хүүхдүүд бага насны хүүхдүүд ил цатаа худалдааснаас болоод хүүхдүүд энийг ашигласан гэр нь шатаах тохиолдол бас байна. Динамит гэж бас байгаа тийм. Динамит нь бие эрхтнээр өгсөн нүд хараагүй өгсөн тохиолдол байна. Шинэ жилээр айл өрх албан байгууллага бүр сүлд мод засаж чимгэлдэг. Ингэхдээ зориултын гэрлэр чимгэлдэггүй шаардлага хангаагүй цахилгаан холболт хийхээс гадна дулааны их усрыг сүлд модонд хит ойр байрлуулснаас болж гал гарах эрсдлийг бий болгодог байна. Тодорхойлбол сүлд мод шатах гал гарах шалтгааны 45% нь цахилгааны эвдрэл гэмтлээс, 26% нь дулааны их усрыг сүлд модонд хит ойр байрлуулснаас, 23% нь баяр чимгэлийн гэрэлтүүлгийн нөлөө гэмтэл, үлдсэн 14% нь баярын лааны төлөөс болж үүсдэг байна. Сүлд модны чимэглэл хийхдээ бид нар яадаг вөхөр зэрэг яг зориултын тэр гэрэлтүүлэг хийх хэрэгтэй. Тэгэхгүй бид нар өөрсдөө улаастик лампч гэдэг юм уу, зориултын бус тийм цахилгаан холболт хийгээд тэр нь гацуур мод чинь өөрөө чадамхай материал байгаа шүү дээ. Тэр нь тодорхой тийм цонолт аваад тэгээд гацуур мод маань өөрөө шатах эрсдэл бас үүсэж байгаа. Түүнчлэн аж ахуй нэгж байгууллага болон иргэд шинэ жилийн арга хэмжээний үеэр болон он солигдох мөчид солиут, бенгалын гал зэрэг шаардлага хангахгүй, зориултын бус ашиглалт хадгалтын горим зөрчигдсөн пиротехникийн хэрэгслийг дур мэдэн зөвшөөрлгүй хэрэглэх, цаашлаад галын аюулгүй байдлыг бүрэн хангаагүй зэргээс үүдэн гал түмэр гарах эрсдлийг бий болгосоор байгаамаа. Олон нийтийг хамарсан шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой энэ гарч байгаа гал түмрийн зөрчил бол манай ард иргэдийн ихэнх хувь нь санар сэрэмж болгоомжгүй үйлдэлээс гарч ийн мөн цахилгааны аюулгүй байдал зөрчигдсөний улмаас гал түмэр гарах эрсдэл байна. Жишээлбэл албан байгууллага, аж ахуй нэгж байгууллага ард иргэд маань солиуд буудахтаа гудамж талбайд зөвшөөрлгүй худалдан борлуулж байгаа гар дээрээс авсан солиуд юунд бол ард иргэдэд эрсдлийг дагуулдаг аюултай.
Хэдийгээр иргэдийн гар дээрээс пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулахыг хориглодогч худалдаачид нууцаар зарах тохиолдол гарсаар байгаа юм. Ялангуяа бага насны хүүхдүүд бенгалийн гал динамитыг худалдаа авч дур мэдэн хэрэглэснээс үүдэн гэр орноо шатаах, бэрхтний гимтээх, цаашлаад амь насаа алдах эрсдлийг дагуулдаг байна. Тиймээс бага насны хүүхдэд хараа хяналтгүй орхихгүй байх, сул мод чимэглэлтэй шаардлагасан цахилгаанд холбож галын аюулгүй байдлын сайтар хангахыг анхааруулж байна. Гар дүүсэн тодорхой гэдэг яна бенгалийн гал буюу юм сасардаг байна тий. За энэ одоо ингээд шатах материалыг хүрхээр яаж юм хэрэг одоо энэ цасыг харъя. Ингээд одоо гал гарах нүкс. Ялангуяа одоо бага насны хараа хяналтгүй орхисон хүүхдүүд ингээд энийг шатаагаад энэ бол өөрөө галын аюултай бүтээгдэхүүн шүү дээ. Энийг одоо ямар ч мэдгүй бага насны хүүхдүүд ингээд шатаагаад гал гарах жишээ. Пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулахыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол мөн нийслэлийн засаг даргын 662 дугаар захирамжаар хориглосон байдаг. Тиймээс зөвшөөрлгүйгээр солиуд бенгалийн гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна. Энэ пиротехникийн хэрэгслийг бол худалдах, борлуулахыг бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2011 оны 27 тогтоол мөн нийслэлийн засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар бол хориглосон баг. Тэгэхээр нийслэлийн нутаг дэвсгэр энэ шинэ жилийн баярын арга хэмжээ тэмдэглэж байгаа иргэд аж ахуйн нэгж байгууллагууд бол энэ объект дотор тайзан дээр бол ямар нэгэн солиот буудуулах асуудал байхгүй. Мөн зөвшөөрлгүйгээр бол ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллага худалдаалахгүй гэдэг бол онцгой анхааруулж байна. Ер нь одоо хууль бус гар дээрээс худалдаалж байгаа энэ пиротехникийн хэрэгслээрээ ямар үр дүнд хүрдгүүхээр иргэд маань одоо бие эрхтнээр охирох, цаашлаад одоо орон гэрээ шатаах, амь насаас алдах тохиолдол байгаа л да. Одоо яг жил болгоо ингэ шалгалт автомат хийсний үр дүнд жил болгоо гарч байгаа тэр ослын тоогоор буурч байгаа. Зайлшгүй тохиолдол хэрэгсэн тохиолдол мэдээж тэр мэрэгжлийн одоо операторснаар буудуулаад мэрэгжлийн тусгай шүүрэлтэй ашиглалтын заавартай гар дүрсэн тодорхой тэрний ашиглалтын заав, эерэг байдлын заав шаардлага хангасан ийм газраар л одоо үүсгэх хэрэгтэй. Пиротехникийн хэрэгслийг тусгай зөвшөөрөлтэй газраас худалдаа авч хэрэглэх заавар санамжийг мөрдөх, сүлд модоо 12 вольтын хүчтэй зориултын гэрлэн чимэглэр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалийн галыг хялбар шатах материалын оролцоо цацруулахгүй байх, тасар дуусны дараа цаас, хөвөн зэрэг шатамхай зүйл төр хаяхгүй байх, ориглуурт гэрэлт, тесрэг утас динамитыг орон бай тасалгаанд сүлд модны ойролцоо шатрах материалтай орчинд хэрэглэхгүй байх, аж ахуй нэгж байгууллага сүлд мод гэрлэн чимэглийг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн объектыг харуул хамгаалтын сонор сэрэмжийг сайжруулж ажиллахыг онцгой байдлын ерхий газраас анхааруулж байна. Эрхэм та анхаараарай. Цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангах нь энгийн дадлаас эхэлнэ. Гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай оруулгын утсаа шинжлэх, цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж хэвших, тоодуурын хайрцагнаас гэр орон сууц руу орсон утсыг тогтмол шалгах, үйлдвэрийн баталгаа гэрчилгээтэй халаагуур сонгох, гэр орон сууцны дотоод холболтыг мэрэгжлийн хүнээр хийлгэх, эсвэл зөвлөгөө авах нь болцсошгүй эрсдлээс хамгаална. Онцгой байдлын ерөнхий газар Улаанбаатар цахилгаан түгээс сүлжээ төрийн өмчит хувьцаат компани. Ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан манай орны үйлчлэлтийн байдал засны зузаан ямар байгаа талаарх той мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 2017 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд засан бүрхүүл тогтсон байна. Үүнээс ус завхан, сэлэнг, төв, говь сүмбэр, дархан уул, хинти, Сүхбаатар дорнод ихэнх ховд, говьалтай, Баян онгор хөвсгөл, ар хангаа, үр хангаа, дорн говийн зарим нутгаар 0-10 см зузаан, Баяуулгийн даян, усын малчин, баруун түрүүн хяргас, завхны баяндас, цэцэн уул, тосон цэнгэл, Баян харган, төдөвтэй, тис эрдэнэ арган, ар хангаан хашаат, өөр хангаа 9 зүйл, булганы сэлэнг, сэлэнгийн орхон туул, төвийн баян, бүрэн цээл, дэлгэр хаан, Улаанбаатарын налах, хинтийн дархан, өндөр хаан мөрөн, Сүхбаатарын асгад, мөн хаан сумдад 11-ээс 20 см, Давхны сонгон, өвөр хангаан бүрд, булганы могод 3 булаг, буугат бүрэг хангаа, дашинчлан орхон хангал, хишиг өндөр баян нур, аршаант, орхны баян өндөр жаргалан, төвийн лүн, баян өнжүүлд 21-ээс 40 см зузаан застай байна. Өнгөрсөн 11 сард бол 5-6 удаагийн их бах хэмжээний засаар Монгол орны нутгийн 50 гаруй хувьд засан бүрхүүл тогтлоо. Хамгийн их застай байгаа нутгууд бол Усын нутаг, Завхан, Хөвсгөл, мөн Булган, Төв аймгийн нутаг, Арангаан зүүн тал, Өөрангай аймгийн хойд хэсэг, мөн Хинтийн баруун тал болон өмнөд Сүхбаатар дорнодын дийлэн нутаг, мөн дунд говь, дорн говийн зарим газар 6-аас дээш 10 см
цастай. За тэр дундаа хамгийн зузаан цастай байгаа нутаг бол одоо ерөнхийдөө завхны хойд хэсэг Сонгон байна, Өвөр хангаан бүрд, мөн одоо Булганы одоо ихэнх нутаг, Төв аймгийн одоо Эрдэнэ санта, Лүн, Баян үнжүүл, мөн одоо Орхны Баян өндөр Жаргалантд бол ер нь 21-с 45 см зузаан цастай болоод байна. 2017 оны 12 дугаар сарын цагаагаар үржилсэн төлөвөөр сарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага зэрэгдүүлэн бус нутгаар дунджийн орчим Ар хангаан зүүн, Өвөр хангаан хойд, Булган, Сэлэнг, Сүхбаатар, Дорнодын өмнөд, Төв аймгийн ихэнх нутгаар дунджаас бага зэрэг хүйтэн байх төлөв гарсан бол Хангаа хинтийн улараг нутаг, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Баяуулгийн ховдын хойд, Увсын баруун, Говьалтай, Баянгор, Өвөр хангаа өмнөд, Өмнө говь, Дунд говь, Дорно говь, Говь сүмбрийн ихэнх нутгаар дунджаас багавтар цас орох төлөв гарчээ. 2 дугаар 10 хоногийн дунд үеэр Монголын нутгийн ихэнх хэсгээр цагаар нэлээд докторгүй болно. Энэ үеэр бол ихэнх нутгаар цас орж, говьтлынхаа нутгаар одоо хүчтэй салхитай, дийлэнх нутгаар бол бас цасан болон явган шуурхтай таагүй байхыг одоо та бүхэн анхаарах хэрэгтэй байна. За сарын дунд үеийн муудалтын ард бол бас хүүтний ирж харьцангуйс нэлийн чангарах төлөвтэй байна. Энэ үеэр эдэрсэн хөндөй, дарахтын хотгор, мөн одоо хүрэн бэлчэр, завхан голын их газруудаар бол шөндөө 38-аас 43 градус хүйтэн онж, өдөртөө бол 23-аас 28 градус орчим байх юм. 12 дугаар сарын 1 болон 3 дугаар 10 хоногийн ихэнх болон дунд үе сүүлчээр баруун төв зүүн аймагуудын зарим газар бага зэргийн цас орж салхи 12-аас 14 м/сек хүрч явган шургах шурч хүйтэрнэ. Харин 2 дугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж салхи говьдол хээрийн нутгаар зарим үед 16-аас 18 м/сек хүрч цасан шургах шурах төлөв гарсан байна. Ийм дэргэд малчид тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн шуурганд төөрөх малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс өрчлөн сэргийлж хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх. Түүнчлэн малын бэлчээрлэлтэнд онцгойлон анхаарах, хүчтэй цасан шурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагт авто зам, даваа засан таагдах, альтргаа улгаа үүсний улмаас тээврийн хэрэгсэл саадах, бөөгнөрл үүсэх зэрэг хүндрэл гардаг учраас хүчтэй салхи шурганы үед замд гарахгүй байх. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, бензин шатхууны нөөцтэй дулаан хувцас зорчихыг онцгой байдлын ерөнхий газар болон цагуур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Онцгойлогдох шинжилгээний баяр амралтын өдрүүдэд хүүтний ирж буурах төлөвтэй байгаа хэдий ч иргэд шинжилгээний баяраар архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байж хөл гараа хайрч хөлдөөх, даарч осгох, цаашлаад амь насаа алдах болцсошгүй аюулаас өрчлөн сэргийлэхийг онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Ялангуяа энэ баярын өдрүүдэд бол архи согтруулах ундааг одоо хэтрүүлэн хэрэглэдэг их тохиолдлууд гардаг. За баяр төхөөд 27-28 гээд он гарахын хавцаа орон нутгуудад энэ чиглэлийн холбогдолтой одоо баяр тэмдэглэх үйл ажиллагааг иргэд маань өөрсдөө тэмдэглэдэг. За энэ үеэр орон нутагт одоо бензин шатхууныхаа бэлэн байдлыг хангадгүй явдаг, шатхууны нөөцгөөгөөр ойрхон цамд явна гэдээ одоо осолт өртөх тохиолдлууд гардаг. За эцэгчүүд маань бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхидог. Ялангуяа баяр тэмдэглэх үеэр 2-3 насны 4-5 настай хүүхдүүдийг гэртээ цойжлоод баярт яваад ирэхтэн хүүхдүүд галд өрцөн тохиолдлууд өмнөх жилүүдэд бас юм гарч исэн. Тэгэхээр энэ дээр эцэгчүүд маань маш сайн анхаарах хэрэгтэй. Манай орны гол мөрөн нуурын мөсний даац, хүн мал, машин тэрэг явхад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам, давчлах зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтайгаар зорчихгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байхыг онцгой байдлын ерхий газраас анхааруулж байна. 11-р сарын сүүлийн 10 хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд доктортой мөсөн бүрхүүл тогтож мөсний зузаан өмнөхөөс 10-аас 65 см мөсөн бүрхүүл тогтсон бол томоохон голуудын адгаар мөсөн зах өргөсөн зузаарч өтгөн зайр гүөх үзэгдэл ажиглагджээ. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн нууран дээр битүү мөс бүрхүүл тогтож мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм а. Тиймээс мөсний даац, хүн мал, машин тэрэг явхад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам давчлах зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтайгаар зорчихгүй байх, мал туух, автотээвэр хийхгүй байхыг дахин анхааруулъя.